сэтгэлөдлөөд нэг үг хэлье. Та бүхэндээ шин сэтгэлийн халуун талбарт бишүүлж байна. Одоо би нэг хэлсэн. Энийг биш үү? Одоо энэ чинь би өөрөө хийчихээ. Тийм дараа нь. Гарч ийн. Би бүр тэгтээ чамнаар амар гоё хийчих чи өөр дөрөв бүр 3 удаа фейлсэн. Ингээд эмээнүүдийг зөөж юм чартай юм байна. Оо тийм биш. Тийм баа. Би эмэг гомж эмэгт олчихсан. Яа. Гайхалтай. Вау. Миний гар хоосон баг шүү хүмүүс. Oh my god. Оо гайхалтай. Худалдагч бүр ирэхгүй болжээ хөө. Энэ бүтэцний нэг нь миний амар унч хөдөө. Бүх талын Чамд айгүй бүгдтэй шүү дээ. бүх тарсан чамар байна. Баяа. Хамд юм байна. Амархаар. 하고 있네. 이게 바로 가스라이터야. Юм дайлахаар миний бүр ингэ амьсгал боогдоод. Өөрчээсээ хамарч их хоёроо нэг дурандуулаа тий. Олооч гэсэндээ үзүүлээтэй. Уруул хам гатаад бүр. Амарчаас эхний элчний эмчилгээ хийлэглээ. Тэгээд маргааш бас эмчилгээ хийлгэнэ гэжээ. Юу гэсэн чинь нөгөө л миний алдарт нөгөө чих байсан бай. Чих хамар угаасаа хамаагүй юм маань ингээд чих хамар хоолой чинь зүгээр ч нэг чих хамар хоолой эмнэлэг дээр нь ирж үзүүлсэхгүй сая. Миний одоо энэ өрөвсөл маань бүр ингээд хүндрээд байна. Би угаасаа эмчилгээ хийлгээл хаяалаа анчаа. Сая юу хийлгсэн бэ гэхээр би бүр сая бараг хоёр эмчийн золтой шанаатцсангүй. Нэг чихрүү бүр ингээд юмар шүршээд энэ амар мөшин эмчилгээ хийдэг байхгүй. Монголд ч тэр ер нь энэ амар өвддөг. Тэгээд миний манд битүү эхний ээлжинд гарчглаа маш гоё яд зэрэгтэй байна. Гэтэ ер нь аль хэвээр ингээд буцаад битүүрээ дагаад гэтэ өглөөний эмчилгээ тэгээд дөрөв уусан энэ маань их нөлөөллөө гэж би одоо ойлголоо. Тэгээд одоо энэ сайхан шүлтэй устай мэдчихэв. Үнтэй гэж бодож байна. Тэгээд өөрөө амралт өгөхгүй байх юм бол би чинь ингээд хүчээр амралт өг. би тавираад нэг гоё идэв штэ. Яг энэ үе дээр яс гоё шүлтэй хоол идчихээ. Хоол дээрээс нь би ядарч байна. Энэ панча, гактуги. Тэнгисээр дээр 24/7 үзчихвээ. Энэ тэжэ кебаб гэдэг хоол захиалсан баггүй юу? Ер нь хаханы махтай шүүл. Яг монголоор одоо нэг булганы яс мас шиг айгүй гоё хоол би харуулъя. Ийм махтай. Энэ бол бүр амар гоё хоолоо. Үргэлжлэлтэйгээ 15,000 болсон. Тэгээ би 1,000 төгрөгийн купонуудаа байсан. Купон ашиглаад нийт одоо энэ хоолыг авсан мөнгө маань 14,000-аар шүлнөөс хамсцгаая.
шууд халуун малуу маань буугаад уус өгчин амдах нэг дор 5 6 төрлийн үйлчлэгтэй юм уусан байхгүй юу. Тэгээд бас тариа маань нөлөөлж ш магадгүй би түрүүн бас өрөвслийн тариа тариулсан байхгүй. Өнөөдөр ингэ сайхан идчихэ. Би орой болохоор одоо энд нэг цэцэрлэгт хүрэл явж гоё гомж анж идэ гэж бодож байгаа юм. Халуун уутай. Бусан нэртэй Солонгосын. Бусан одоо энэ төжиг гуг бараа алдартай. Тэгээд миний нөөсөө сүүл явсан чонжууч юм пивэн бар. Яа хэл оруулаад. Миний сүүл явсан чонжууч юм болохоор пивэн бараа алдартай. Тэгээд Бусан болохоор энэ төжиг гуг бав гэд хоолоор алдартай. Солонгосоос явбал би энэ бүгдийг санах болно. Чүг Германд хэлчихсэн юм уу? Өглөөний цаг болж байна уу? Би болохоор 8 өнгөрөөгөөс ирсэн. Би бол гайгүй болж ийн өчтөргөө бодвол ямар ч байсан сайхан 2 хоног өрөөгөө сүвлээд авлаа. Энэ бэ гэр орны цэвэрлээд хөргөчөө сайхан янзлая гэж бодож байна. Имлэг явъя гэж бодож байна. Имлэгтэй очиж имчилгээ хийлгэчээ жоохон гадуур явж аваад орой уус би найзтайгаа уулзах юм. Өнөөдөр одоо 3-ын угаад, маргааш бас 3-ын угаад. 좀 살게만 해달라. 형, 우리는 Тэгээд 2 хоног сайхан идэж хөвтлээ амарлаа гоё лээ. Одоо бичлэгээ хийчээд би шууд гарыг гэж бодож чинь шууд имлэг рүү явж үзүүлчихэд имчилгээ хийлгэчээ. Тэгээд бичлэгээ эдит хийгээд тэгээ оройноо найзтайгаа уулзъя гэсэн бодолтой байна. Явхаасаа өмнө юу хиймээр байгаагаа ер нь бол ярэ гэж бодлоо. Тэгээд дээрээс нь би бас шивэснүүдийнхаа гэлж үгүй. Ой. Зүгээр яг ер нь ямар бодлоор шивэс хийлэгдэг вэ? Солонгосоос явхаас өмнө одоохондоо өөрийнхөө хэмжээнд бол лист гаргасан байгаа. Тэгээд эхнийх нь болохоор мэдээж ачаагаа явуулах. Гэхдээ тэрэндээ ачаа явуулах чи их учир утгатай. Одоо яалгантай одоо цааш хэрэглэхгүй юм а бүгдийг нь яалганд эхний ээлжний би одоо ачаагаа явуулсан. Одоо дараагийн ээлжний ачаанд болохоор хэрэглэхгүй юмнууд эхнээс нь бэлдээд ингээ хайцсан. Өөрийнхөө эндээс байнгын авч хэрэглээд тассан юмнуудаа сүүлчийн байдлаар яг нэг шинэ бүгдийг нь бэлдэж автаж одоо саван шампунь байд юм уу тиймэрхүү юм хамаа сүүлчийн удаагаараа нэг өөрөө яг бэлдээд тэгээд явъя гэж бодож чинь. Тэгэхгүй бол очоо бүх юм Монголоос авна гэхээр нэгдүгээрт Монголд амар үнэтэй тэгээ хоёрдугаарт мэдхгүй байна сайн мэдхгүй. Тэгээд хоёр дахь нь болохоор Монгол Солонгос найзуудтайгаа тий уулзах инса хийх маягаар одоо баяртай гэх маягаар одоо уулзах. За 3 дахь нь бол маш гонхтой. Идхийг хүсэж байгаа бүх юм идэх гэдэг зорилго байна. Бишээ тийм яад миний лист байна. Энэ бол ингээд Солонгос ч бол бүр хитрхи идэж уухамтай хитрхи ингээд яг энэ амтыг бүр ингээд явахаасаа өмнө заавал амтлан гэсэн тийм миний ажил сонирхдаг хүсдэг юм амар ихтэй. Анх Солонгост ирснээс хойш зөндөө Солонгос дотор аялсан. Тэгээд зөндөө олон газрууд очиж үзтээ. Тэр донд би нэг газрыг алгассан байхгүй. Би хостой болохоор хостойгоо тийш явна гэж бодоод нөгөө нэг хос хүмүүс ингээд юу үлгдэг байхгүй юу? Тэр чи үгдвэл цойж би яг найз залуутай болохоор тийшээ гарах юм байна да гэж бодоод үлдээсэн. Тэгээ одоо би ингээд 4 жил болж хат нэг ч юусэн яваагүй. Шинээр ирсэн ингээд хүн мөнтэй уулзахаар намсан тавар орын морыг тэгдэхгүй. Тэгэхээр би би орохгүй гэл бүр ингээд хойшлолол хэстэй 4 жил амьдарчаад намсан таврыг үзээгүй гэвэл хүмүүс гайх байлгүй те. Тэгээ би хадгалсан байсан. Миний хоолом бол ямарсан хадгалсан байсан юм одоо очиж үзье да. Дараагийнх нь хитгэн болчиход хавтгнуудыг би
ганцаараа аялах байсан. Тэрийг үжэний хийчихсэн. Чонжуур аялна гэж чонжуур аялцсан штэ. 7 бол үзхийн хувьд зөндөө үзсэн. Гэхдээ одоо сүүлчийн удаа гоё юм. Ажлын нэг найз эгч маань байгаа. Тэгээд тэр эгч маань чамаг явахаас өмнө хоёулаа хамтгүй аялъя гэд ямарсан 70 үзнэ гэд амласан байгаа. Тэгээд тэр амлалтаа биелүүлнэ. За тэгээд сүүлүүд намайг үнэхээр стресстүүлж байгаа. Гэхдээ зайлшгүй хийх ёстой нэг зүйл маань болохоор ажлаа хүлээлгэж өгөх байгаа. Маань ирчихсэн. Тэгээд би ажлаа заагаад одоо нэг 10 мар бол хонцсон байгаа. Гэхдээ намайг явтал жаад ингэ надтай хамт ингэж ажиллаа суралцаж өгөлцөж авалцаад үлдэх юм. Бас ер нь бол миний одоо солонгосоос явахын хамгийн бас нэг том ажлуудын нэг болчиход энэ ажлаа хүлээлгэж өгөх маань. 2 3 юмар имлэр явахад одоо энэ жил миний оныхан үнгүү одоо Умбаа үзүү 25 дарын шинжилгээний юунд хамрагдаж байгаа байхгүй. Тэгээд тэрийг өгье гэж бодсон. Тэгээд дээрээс нь нэмээд надад нэг 2 өөр үзүүлэх юм байгаа. Тэгээд тэрийгээ бас үзүүлнэ. Тэгээд саяхан би болохоор нөө чонжуу яваад ирдэг өдрөө бас имлэг явсан байхгүй. Тэгээд жоохон тийм ер нь эмзэг талтай юм шиг байгаа. Нүүр мөр одоо тий. Тэгээд би бүр хүүхэд ахаас ахуулаад над дээр амар их юм үү ургацаг юм жоох ярших гад идэг гэх юм уу. Муухай сонсогдож магадгүй. Гэхдээ ер нь бол би тийм төрлийнх. Тэгээд ингээд 1-2 ингээл хамар нүрэн дээр юм гарах юм бол ингээ битүү болол идэ байранда баригдаад нэг юм сонин ингээд хоморсноос хойш бол байнгын ингээд гарн дээр амир их юу н гардаг болцохгүй. Тэгэл гараал 1 сар болол ярьлал 1 сар болол ярьлал ингээд байсан болохоор нь би тоохоо болчихсон. Тэгээ энэ чинь нөгөө зөвөр байхгүй учраас тэр болго ингээл өө гарчлаа гэл имлэг ерөөсөө явахгүй байгаад. Тэгээ бүр 2 сар гарan 3 сар шахав болцохгүй. Тэгээ дээрээс нь ингээд тэр нь ингээ болохтой бүр амар муухай өнгөтэй бүр яг нэг юм муухай үнэр амар муухай байдаг шүү дээ. 3 ширхэг гараад тэгээ за үнэхээр энэ бол очиж үзүүлээд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол амар муухай юм байна. Бол ерөөс ингээл хог түүж идэл амар бохир заван байсан болохоор үүддэг гэж хүмүүс ойлгодог шүү дээ. Тэнгүүд би чинь бас тийм болохоор жоохон санаа зовд надад амар тухгүй байсан тэр маань. Болохоор дандаа лазердуулдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь энд болохоор амар сонин хөлдөө жимчлэгээ хийдэм байлээ. Одоо үүг маань хасах 200 гэлөө хасах 20 градус гэлөө ийм хөлдөө юмар бүр ингэ шүршээд амар ингээд миний энэ рүү ингэ шүршээд яг энэ завсар байсан байхгүй энд. Тэгээд энэ хурууны маань бас энд. Тэгээ бүр амар шүршээд ингэ таг хөлдөөцсөн заяа. Амар өвдөд бүр юм шивээс хэлэхтэй би бүр ёо гэд тэр өдөртөө гайгүй жаад маргаашнаас нь таг хөлдсөн юм чи нөгөө цэврүү өсөрж эхлэв штэ. Тэгээ бүр амар цэврүү өсрээд ингээд гар бүр 0 хүндүр болоод өвдөдсөн ахгүй. Тэгэл 2 хоног амар хүндүрлж 3 дахасаа ер нь бол нөгөө цэврүүтэй өвдөйдэг амар хатаад. Тэгээд нэг 10 хоногийн дотор энүүдээ ингээд өмрөөд унцсан байсан. 10 мянган вон л болсон. Даатгал маань ороод тэгэхээр явхаасаа өмнө тэг ингэж өндөр даатгалд төлж байгаа юм чинь имлэг донолгороо сайн яваад үзүүлээд заашгүй орох шаардлагатай юмнууд байна. Тэднэрээр орно. Зорьсон байгаа юм маань болохоор гадагшаа аялах тийм план байна. Яагаад гэвэл нөгөө Монголд очичоод аялыг гэхээр Монголоос амар өртөг өндөртэй. Монголоос яг хөө ингээд хилд авчих юм бол тэндээ очиод бол зардал багтай ч гэсэн Монголоос нөгөө шууд нислэгүүд бүр аим шигтэй үнэтэй юм аа. 5 сарыг дуусгаад шууд ажилласаа гараад нэг хэдэн хоног гадагшаа аялжаад тэгээд эргэж ирээ буцаад Монгол явъя гэсэн план байна одоо. Үжээний баг 2 сарын гарны өмнө аялал баталгаажуулсан байгаа. Бүх юмаа төлцөн. Одоо зөвхөн Германы мөнгөтэйг явхад болно. Сүүлж байгаа нь болохоор явхаас өмнө би шивээс хэлхий гэж бодсон. Солонгост бол би шивээс хэлхийжсэн л да. Нэг Монгол артист дээр, нэг солонгос артист дээр. Тэгээд одоо хамгийн сүүлчийн удаа яг солонгост өөрийнхөө бүх гоё дурсамжаа шингээсэн. Яг би яг одоо солонгосоос Монгол явахдаа хийлгэсэн шүү гэж санан дуурсах нэг тийм шивэстэй баймаар байсан байхгүй. Тэгээд тийм шивэс хийлээ гэж бодоод тэгтээ хийлгэсэн. Би өөр нь бол том шивэс юусэн хийлэгдүү дандаа юм жижигэн шивэс. Энэ харагдаж байна уу? Ингэж хараад. Том гэдэг чинь одоо солонгос хэлэн дээр баяртай сайн уу гэдэг хоёр утгыг хоёуланг нь илэрхийлдэг. Солонгос баяртай, Монгол сайн уу гэдэг утгаар дурсамж болгоо шивэс хийлгэсэн. Тэг миний хамгийн анхны шивэс болохоор энэ наар сар баггүй. Тэгээд одоо миний сар нь битүү тэнгууд надтай хамт хос шивээс хэлгэсэн манай найз юм болохоор нар нь битүү баггүй. Тэгээд энэ ямар утгатай вэ гэхлээр нар сар хоёр ч ээлжилдэг штэ. Тэгээд байнга нэгнийхээ гэрэлгээгээ болж явъя гэдэг утгаар найзтай хамгийн анх хос шивээс хэцүү юм шиг шивээс харуулах чинь
UGH гэдэг. Тэгээ миний Instagram ч гэсэн UG-цэг хонгор гэдэг аахгүй. Тэгээ яад ийм утгатай хэлсэн бэ гэхлээр нь штэ. Энэ маань одоо бүр луун боллаа. Хуг нэг иймэрхүү зүрх байсан. Гэсэн чи одоо бүр луун болчих гээд байх юм. Тэгээ UGH нь болохоор ямар утгатай гэхлээр би 12 дугаар анги төгслөө ээжээрээ өгүүлдэг гэсэн уянгийн хонгорцуулах гээд. Тэгээ 12 дугаар ангита ааваараа өглөөд Ганганбаатарын хонгорцуулж байсан. Артистээр хийлэгжсэн. Тэгээ жоох үнэтэй бас хийлэгжсэн юм байна. Тэгээ энэ шивс болохоор дахин төрсөн ч гэсэн ингээд охинжон болж төрнө гэдэг утгаар ээж аав хоёртоо зориулж бас хийлэгжсэн. Хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаа гэд өөртөө жоохон пүшлэх маягаар өөрийгөө битцээж битгий мартаарэ. Чи хамгийн чухал шүү гэд бодож хийлэгжсэн. Өнөөдөр хэцүү байсан ч гэсэн битгий нуурж унаарай бидэнд маргааш гэдэг өдөр байгаа шүү гэдэг үг байхгүй юу? Солонгосоор. Гэтэ энийг болохоор би Вьетнамд хэлсэн. Одоо ямар нэгэн улсад очих юм бол заавал тэр улсынхаа одоо дурсамжийг шингээсэн хөрхэн жижиг шивэснүүдтэй байдаг болыг гэж бодсон байхгүй юу? Ромтоогоор 1998 гэд миний оныг 1998 гэж хэлсэн. 998. Тэгээд энэ дээшээ уусгалттай байхгүй цагаан уусгалттай хийсэн нь одоо ингээд арилцсан юм шиг юм сонио харагдаад байдیں۔ Гэтэ ер нь бол энэ уусгалт байхгүй дээшээ цагаан. Шинцэн орд байхгүй те би энийг Таиландд хийлгсэн. Таиландын нөгөө нэг гудамж нэг шоуны гудамжинд өөрийнхөө хилэнцэн ордонд амар дуртай байхгүй би. Тэгээд ярихаар бүр ингээ хамаг юм ингээд орсоод намайг яг алхана. Тэгээд явлаа. Гарч эмнэлэгтээ үзүүлчихэд бичлэгээ эдит хийж сууж байгаа. Тэгээ шууд найзтайгаа уулзаад орой гэртээ ирээ сайхан амарлаа. Маргааш нас ажилтай. Тийм байна. За тэгээд энэ хүртэл бичлэгээ маань үзсэн баярлалаа.